Улсын 2 дугаар төв эмнэлэг Түүхэн товчон 1931 онд тэр үеийн төв больницын дэргэд 8 ортой 2 өрөө, мөн үзэлгийн 1 өрөө, нэг эмчтэйгээр нээн ажиллуулсан нь улсын 2 дугаар төв эмнэлгийн их үүсгэр болжээ. 1946 онд идэвхтний тасгийг сайд нарын эмнэлэг гэж өөрчлөн бие даасан эмнэлэг болгож 1960 онд Монгол Ардын Хувьсгалт намын төв хорооны шийдвэрээр улсын нэгдсэн тусгай эмнэлэг болгов. 1990 онд Монгол орны улс төр эдийн засгийн тогтолцоо солигдох үед улсын тусгай нэгдсэн эмнэлгийн статусыг улсын клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлэг болгон өөрчилсөн байна. Монгол улсын засгийн газрын 2012 оны тогтоолоор улсын клиникийн 2 дугаар нэгдсэн эмнэлгийг улсын 2 дугаар төв эмнэлэг болгон өөрчилж өнөө хүрчээ. Улсын 2 дугаар төв эмнэлэг нь 90 жилийн түүхтэй. Төрөлжсөн нарийн мэрэгжлийн лавлгаа шатлалын тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлдэг ууган эмнэлгүүдийн нэг болсон билээ. Сайд нарын эмнэлэг нэртэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн эмнэлэг маань үндэсний оншилгоо эмчилгээний төвтэй болон өргөжин төрж байна. Бидний ураа хүний төлөө хүчрхэг баг. Бидний эрхэм зорилго ард иргэдийн хүсэл хэрэгцээг хангах үйц чанартай, аюулгүй тусламж үйлчилгээтэй шилдэг эмнэлэг байна. Бидний үнэт зүйл багийн ажиллагаа, шинийг бүтээгч, ёс зүйтэй харилцаа, хүндэтгэлтэй харилцаа. Байгууллагын чанарын бодлого. Дэвшилтэт технологи, чадварлаг мэрэгжилтнүүдийг хөгжүүлж, олон улсын чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, үйлчлүүлэгч төвтэй, чанартай, аюулгүй, цогц эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэхэд оршино. Стратегийн тэргүүлэх чиглэл. Оншилгоо эмчилгээ совилгын тусламж үйлчилгээг орчин үеийн нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжлийн түвшинд үзүүлэх, ажилтны сэтгэл ханамж, хүний нөөцийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, аюулгүй байдлыг эрхэмлсэн тусламж үйлчилгээг үзүүлж, нийгмийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэх. Цөмийн оншилгоо эмчилгээний төв. Цөмийн оншилгоо эмчилгээний төв нь циклотронд суурилсан цацраг идэвхт эм үйлдвэрлэлт, молекулын дүрслэл оншилгоо болох PET-CT-г Монгол улсад анх удаа амжилттай нэвтрүүлсэн. Дүрс оншилгооны төв. Мэргэжлийн олон жилийн туршлага, өндөр ур чадвартай баг хамт олон та бүхэнд орчин үеийн дэвшилтэт технологийн оншилгооны тоног төхөөрөмжийг ашиглаж, олон улсын удирдамжийн дагуу чанарын өндөр түвшинд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, оншилгоо, шинжилгээнүүдийг хийж байна. Дурангийн төв. Дэвшилтэт технологийн хиймэл оюун ухаанд суурилсан эмнэлгийн тоног төхөөрөмж ашиглан өндөр түвшний ариутгал болон өндөр түвшний халдвар гүйцэтгэлийг хангаж, нэг удаагийн эмнэлгийн хэрэгсэл ашиглаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Яаралтай тусламжийн тасаг. Яаралтай тусламжийн тасаг нь хяналт шинжилгээ, сөрөг даралттай тусгаарлах ортой өрөөтэй эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээг жилийн турш 24/7 гэсэн горимоор тасралтгүй үзүүлсээр байна. Нэгдсэн лабораторийн тасаг. Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадварт тавигдах шаардлага MNS ISO 15180-2019 стандартын шаардлагыг шинжилгээний үйл ажиллагаанд хэрэгжүүлэн ажиллаж байна. Мэдээгүйжүүлэх эрчим тэмчилгээний тасаг. Мэс заслын болон дотрын шалтгаанд амьд хэнссэн үеийн тусламж үйлчилгээ, бүх төрлийн төлөвлөгөөт болон яаралтай мэс заслын үеийн ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэг, амбулаторийн мэдээгүйжүүлэг, бүх төрлийн хагалгааны дараах хурц, архаг өвдөлтийн менежментийг чадварлаг хамт олон түргэн шуурхай үзүүлж байна.
Ангиографийн тасаг. Судсан дотоорх оншилгоо эмчилгээ буюу ангиографийн тусламж үйлчилгээ, эмчийн үзлэг, оншилгоо, зөвлөгөө болон хавдрын ангиограф, захын судасны ангиограф, мэдрэлийн ангиограф мэс ажилбаруудыг хийж мэргэжсэн ангиографийн тасгийн чадварлаг хамт олон мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байна. Амбулаторийн тасаг. Амбулаторийн тасаг нь үйлчлүүлэгчдэд лавлгаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Амбулаторийн тасагт дараах тасгууд үйл ажиллагаа явуулдаг. Уушиг судлалын тасаг, нүд судлалын тасаг, зүрх судас судлалын тасаг, бөөр дотоод шүүрлийн тасаг, хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг, мэдрэл судлалын тасаг. Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төв. Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх нэгжийн ажилтан албан хаагчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийх, үйлчлүүлэгчид, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэж байна. Ерөнхий мэс заслын тасаг. Ерөнхий мэс заслын тасаг нь 2002 оноос дурангийн мэс заслыг хөгжүүлж, нийт мэс заслын 62%, цусны самын мэс заслын 98%-ийг бамбай булчирхай, хөх, ходоод, бүдүүн гэдэс, элэг нойр булчирхай, уушиг, улаан хоолой, дэлгүүний хавдрын болон хавдрын бус эмэггүүдийг дурангийн аргаар мэс засал хийж эмчилж байна. Мөн дараах тасгууд нь үзлэг, оншилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгөн үйл ажиллагаагаа явуулж байна. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, бөөрийн мэс заслын тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, гэмтэл согог ортопедийн тасаг, чих хамар хоолой, толгой хүзүү, нөхөн сэргийлэх мэс заслын тасаг үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийн тасаг. Хүүхдийн тасаг нь тэгээс 16 насны хүүхдэд хүүхдийн ерөнхий мэргэжлийн урьдчилан сэргийлэх үзлэг, оншилгоо, эмчилгээ, сувилгааг амбулатор болон хэвтүүлэн эмчлэх тасагт үзүүлж байна. Тус тасаг нь хүүхдийн биеийн онцлог тохирсон ор, хоол, тав тухтай орчныг бүрдүүлсэн. Сэргээн засах эмчилгээний тасаг. Эмчийн үзлэг, оншилгоо, зөвлөгөө, үений эхо оншилгоо, үеинд тарилга хийх, хөдөлгөөн болон хөдөлмөр засал эмчилгээ, цахилгаан, дулаан эмчилгээг чадварлаг баг хамт олон мэргэжлийн түвшинд үзүүлж байна. Бүгд найрамдах Солонгос улс болон Япон улсын сувилахын зөвлөхүүдтэй хамтран сувилагч мэргэжлийн цогц чадамжид тулгуурлан эмнэлзэн ур чадварын шатлалыг хэрэгжүүлэх, сувилахын мэргэжсэн багийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Алсын зан оншилгооны төв. Мэргэжлийн олон жилийн туршлагатай өндөр ур чадвартай баг хамт олон орчин үеийн дэвшилтэт технологийн оншилгооны тоног төхөөрөмжийг ашиглаж олон улсын удирдамжийн дагуу 21 аймгийн эмнэлгүүдийн эмч нарт алсын зайнаас дүрс оншилгооны чиглэлээр зөвлөгөө өгөх, дүгнэлт бичих, сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Дуудлагын төв. 1819 тусгай дугаарын эмчийн үзлэгийн цаг товлолын дуудлагын утас нь дүүргийн эрүүл мэндийн төвүүд, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төв эмнэлгүүдийн амбулаторийн эмчийн үзлэгийн цаг авах үйлчилгээг түргэн шуурхай үзүүлдэг. Сургалт, гадаад харилцааны алба. Сургалт, гадаад харилцааны алба нь төгсөлтийн дараах үндсэн төрөлжсөн мэргэжил, мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах, эмнэлгийн хүний нөөцийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр тасралтгүй сургаж байна. Мөн гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудын төрөлжсөн эмнэлэг, төрийн бус байгууллагуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг сургах, харилцан туршлага солилцох, зочин профессор урьж ажилуулах зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.